Өнөөдөр агаарын бохирдлыг үүсгэдэг хар утаа нь дэлхийн усны эргэлтэнд яаж нөлөөлдөг талаар дэлгэрүүлж харцгаая. Агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл бол нүүрс төрөгчийн давхар эсэл гэдэг хортхийг маш ихээр агуулдаг хар утаан хаягдал юм. Агаарт удаан тогтох чадвартай энэ утаан хаягдал нь усны хэлбэрээс хэлбэрт төлөвөөс төлөвт шилжин өөр хоорондоо холилдон оршдог чанарыг нь ашиглан бидний уудаг газрын гүний усанд нөлөөлж байгаа юм. Яаж вэ гэж үү? Агаарт байгаа усны жижиг туслууд уурших замдаа агаарт тогтсон хар утаан хаягдалтай цуг дээшлэн бохирдолтой үүлийг үүсгэнэ. Бохирдсон үүлнээс бохирдсон бороо цас орж мод цэцэгсийг услаж гол мөрөнтэй холилдож газар хүрсэн шингэнэ. Бохирдсон ус цааш нэвчин хөрсний олон давхаргуудыг дамжсаар бидний уудаг гүний цэнгэх усыг бохирдуулдаг байна. Дараагийн дугаартаа утаа хаанаас бас яагаад бий болдог талаар үзэх болно.